Энэхүү авилгын индексийг олон улсын 9 санхүүгийн байгууллага 13 шалгуур үзүүлэлтүүдээр гаргажээ. Монгол улс 2016 онд 87 дугаар байрт жагсаж байсан бол энэхүү өнгөрсөн онд 16 байр ухарч авилгын эсрэг хууль тогтоомж эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах шаардлагатай гэдгийг олон улсын байгууллагуудын зөвлөмжөнд дурдсан байна. Тухайлбал Дэлхийн банкны гаргасан авилгын судалгаагаар Монгол улс 100 оноос 43 он авчээ. Мөн Дэлхийн эдийн засгийн форумоос 30 он авсан нь 2016 онтой харьцуулахад 8 оноогоор буурсан үзүүлэлт юм байна. 3 дугаарт дэлхийн шударга осны төсөл улс орнуудын хуулийн засаглалын индексийг тогтоодог судалгаагаар 100-аас 36 он авч мөн л 2 оноогоор угарсан байна. Гол мессеж юу вэ гэхээр хууль тогтоох мөн хууль гүйцэтгэх шүүх засаглалууд дээр энэ зөвлөмжүүдийн дагуу шударга байдлыг тухайлбал хууль тогтоох байгууллагуудад бол авилгын эсрэг шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх тухайлбал улс төрийн намуудын хууль, аудитын хууль, шүгэл үлээгчдийн хууль, мөн авилгатай тэмцэх газрын эрх зүйг бэхжүүлэх энэ хуулиудыг батлах шаардлагатай байгаа. Шүүх засаглалын хувьд бол шүүгч, прокурорууд шударга шийдвэр гаргах, хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн ийм зөвлөмж гарч байгаа. Монгол улсын шүүх гүйцэтгэх хууль тогтоох засаглал бүрт авилгал хүнд суртал албан тушаалаа уруулан ашиглах байдал байсаар байгааг олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан судалгаа нотолж байна. Ялангуяа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголд бизнес эрхлэхэд заавал төрийн албан тушаалтнуудад авилгал өгөх шаардлага тулгардаг болох нь эндээс харагдаж байгаа юм а. Энэ дотроо авилгын индекс тусгагдсан гол санаанууд юу вэ гэхээр мэдээж тухайн бизнес аж ахуйн нэгжүүд тухайн улсдаа бизнес эрхлэхэд ямар саад дотор ялангуяа авилга хийх хуулийн ямар саад дотор тулгарч байгааг авч үздэг гэсэн үг. Тэгэхээр тухайн судалгаанд хамгийн түрүүлж асуусан нэг гол асуудлууд нь энэ судалгаанд оролцож байгаа 80 гаруй бизнесийн удирдах ажилтнуудаас та Монгол улсад бизнес хийхэд хамгийн хэцүү байгаа хамгийн том 5 гол саад бэрхшээл юу вэ гэж асуухад 2 дугаарт нь авилгын асуудал жагсан байна. Өөрөөр хэлбэл Монголд бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ асуудал дээр маш их сэтгэл хангалуун биш саад дотор болж байна гэж үзсэн гэсэн үг. Манай улсад авилга цэцгэлэн хөгжиж бүх шатанд оршин байгаагийн хамгийн энгийн жишээ бол авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны ачаалал 4-8 дахин өссөн үзүүлэлт юм. 2016 онтой харьцуулахад авилгатай тэмцэх газарт хүлээн авсан өргөдөл гомдлууд 25.6% өсчээ. Эндээс бид авилга бүх шатанд байгаа үүнийг талсан зогсоох чиглэлээр хууль тогтоогчид итвэх санаачлагтай ажиллахгүй байгааг харж болохоор байгаа юм а.